Танд амархан байлаа гэд тэр зүйл тэр хүүхдэд амархан гэсэн үг биш шүү. Бага ангийн хүүхдийн хичээлийг заавал загнаж байж хийх хэрэгтэй юу? Ер нь хүүхдээ яаж сургаж байгаа? Битгий загнаарай please. Бага ангийн хүүхдээ ялангуяа жоохон байгаа хүүхдийг битгий хичээлийн тал дээр битгий загнаарай please. Загнах юм бол та тэр хүүхдийн сурах хэрмэлзэл, сониуч зан бүх юмыг нь дургу болгоно гэсэн үг. Тэр хүүхдийн тарих бүрэн боловсрч амжаагүй байгаа шүү дээ. Танд амархан байлаа гэд тэр зүйл тэр хүүхдэд амархан гэсэн үг биш шүү. Тийм учраас тэр хүүхд тэрийг ойлгохгүй байна гэдэг нь хэний буруу вэ? Та дэвчээргүй байгааг нь л үр дүн. Тэгэхээр та өөрөө дэвчээрч суралцах хэрэгтэй гэсэн хүүхдэд хичээл заах юм. Компьютер байна, утас байна, тоглоом байна, найзууд байна. Хийх болох илүү хөгжилтэй мянган зүйл байхад та хичээлийг сонгох байсан уу? Миний бодлоор тийм биш. Нэгдүгürt та өөрөө тэрийг энгийн болгож сайн тайлбарлаж өгч чадахгүй байгаа таны буруу. Хоёрдугаарт тэр хүүхд ойлгохгүй байхад олон дахин тайлбарлах төвчээргүй байгаа таны буруу гэсэн. Хүүхдээ шахдаг зан аав ээж нарын хувьд ихэвчлэн өөрийнхөө insecurity, өөрийнхөө эгоноос л болж бид нар хүүхдээ шахдаг.